мессеж та хурамч мессеж бичиж сурна. Хамгийн дөрөнд энэ faxtalk.com руу ороод тэнгүүд start creating now гэдэг байгаа. Тэрэн дээр нь дараад оронгууд яг ийм хэсэг харагдана. Тэнгүүд ингээд энэ 3-6 дээр дарангууд ямар app дээр одоо ямар app дээр одоо юу гэх юм бэ? Хурамч мессеж бичихээ шийднэ. За би бол WhatsApp сонгоцсон байна. За энийг мессенжер болгож байна. Тэг мессенжер нь нэг хэрэглээд хэрэггүй. Telegram арай илүү дээ. WhatsApp бас арай дээр. Энэ ихтэй бараг Telegram-тай адилхан харагдаж байгаа. Тэгээд энэ Telegram-аар Telegram-тай адилхан мессеж зохиомоор байвал WhatsApp-ыг iMessage бол нэг хэрэггүй. Google Message. За Google Message бол бичиж болно. Болохоор тэгээд Insta бас болохоор Telegram. Ер нь ингээд өөртөө харж байгаа арай бодтой харагдсныг нь ингээд сонгоод хийн л үз. Намайг уг нь байхад өмнө хийж яхад энэ Snapchat энэ төр гарч ирээгүй л. Сигнал байхаагүй. Энэ ч гэсэн байгаагүй. Тэртээ ч ингээд байна. Бүр TikTok хүртэл байна. Nice. Viber гэж энэ Group Me. Тэгээд WhatsApp-ыг сонголоо. Тэгээд одоо хувь хүнлөө чат бичих юм уу? Group chat руу чат бичих юм уу гэдгийг сонгоно. Тэгээд би бол хувь хүнлөө гэж бичээ. За энэ Me гэж байгаа л чи өөрхөө одоо нэрийг бичнэ гэсэн үг. Одоо Kera. За энэ Kera бол би одоо миний одоо юу гэж бодчих л доо. Одоо миний username гэх. За миний нэр заяа. Тэнгүүд энэ болохоор UC. За UC гэдэг ингээд нэрийг өгч. Тэнгүүд ингээд нэр нь ингээд сэлвчнэ. Тэгээд доошоо гүйлгээд энэ цагаа сонгоно. Энэ PM гэж жижигэр ütсэн байгаа бол томоор үчээрээ PM AM гэд. Тэгэхгүй бол хараад ойлгочихно. За энэ цагийн 8 цаг 8 минут болгоод тэнгүүтээ X хэлчих. Тэнгүүд энэ 8 цаг 8 минут AM болчихно гэсэн үг. За тэгээд дараачих нь тийм доош олдгүй. За iPhone default эсвэл pad гэдгийг сонгож өгнө. Pad бол ингээд том болно. Тэгээ iPhone бол ингээд жижигээрээ. За full strange. Энэ болохоор одоо юу гэсэн үг юм бэ? Wi-Fi гэж нь одоо сонгоно гэсэн. Тэгээ тэр Wi-Fi ч энэ ингээд 3 байгаад энэ 3-ыг ингээд 2 болгоно гэсэн үг. За Wi-Fi. За энэ бол мэдээж ойлгомжтой. Батарей 100% байна. Одоо энэ 11% болгох та. За 11% болгосон. Тэнгүүдээ ихсэ дарий 11%. Гол нь нэг муухай юм энэ зураг нь явж өгдөг юм. Тэгэхээр ер нь бол 100% байлгасан дээр та. 100% бол арай дээр. Яг ингэж бодит харагдана. За одоо ингээд мессеж бичнэ. Мессежин дээр одоо ямар мессеж бичиж байгаагаа одоо энэ дээр бичээд send message гэж бичнэ. За энэ дээр утасныхаа цагтаа тохируулна. Одоо хэдэн цагт энэ мессежийг бичсэн бэ гэдгийг бичнэ гэсэн. Одоо энэнгүүтээ энийг тэг цаг ингэнгүүтээ тэг 8 минут in AM бичсэн гэж тавьчих заяа. Send message гингүүд одоо энэ дээр ингээ гараад ирсэн байна. Одоо би бичиж байгаа гэсэн үг шүү дээ. За 8 цаг 8 минутанд энэ арж нь тохирж байгаа үз. За тэнгүүтээ үздэй. Эсвэл энийг ихсгэнгүүтээ цагаа багасгаад ихсгээд явчих болно. Тэгээд одоо UC дээр дараад энэ type message гэж байгааз энэ дээр одоо hello гэж бичил та. Тэнгүүд одоо UC надлуу hello гэж бичиж байгаа маа.
За нэг иймэрхүү маягаар за зураг хүртэл явуулж болно. За одоо энэ new message гэж хаад энэ дээр зурган дээр дарангуудаа ботоогоо сонгоно гэсгөө хүрээ. За жижиг. За би одоо байгаа зурагнаас энийг явуулчих. Энэ би 40 assist авчаад тэгээд зураг дарж авсан байгаа юм. Гиш за тэрж яах. За тэгээд ингээд явуулна. Тэгэнгүүт UC над руу ингээд явуулчихна. Та зураг нь тэгээд нэг хөвтэйг харагддаг юм дөө. Мессеж delete хийж болно. Ингээд болоо. Тэгээ санаанд буруу юм бичвэл бүр ихнээсээ ийгээд талхаараад авахгүй. Бүр voice хүртэл явуулж болно. Нэг юмрхөө. Voice message. Тэгээд ингээд юм амаа бүрдүүлчихэд бэлэн болонгоот нь одоо explore одоо энэ fill text data гэж байгаа. Энэ дээр дарах юм бол одоо ингээ автоматар яана. Чиний хувьд одоо яана. Viber and group me. Yeah. Bob left group chat. Бүр ингэж болдог болсон шүү дээ. Yeah, I support the Skype friends. Энэ юу вэ? Ингэж болдог байсан юм уу? Бүр линк хүртэл явуулаад тах. За, аль туршид үз. Линк яаж явуулсан бэ? Switch to sender. Зэзний иймэрхүү. Тэгээд групп болвол группийнхаа нэрийг бичээд группийнхаа зургийг тавьж болно. Тэгээд хэдэн үнэтэй байх хаа гэсэн бодчих болно. Тэгээд нэг иймэрхүү байна. За нэрийг нь саарад аваарай энэ. Vaxel talk. Яг нэг иймэрхүү. Тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.